Өнөөдрийн бидний үзэх хичээлийн сэдэв универсал индикатор. Универсал индикаторын өнгөний өөрчлөлт, универсал индикаторыг хэрэглэх арга, байгалийн индикатор гэсэн агуулгыг үзнэ. Байгалийн индикатор гэдэг нь байгалийн цэцэг, хүрэн манжин, байцаа, луун зэрэг төрөл бүрийн өнгөт ургамал будагч бодисыг агуулдаг. За тэдгээр ургамлын будагч бодисоос байгалийн индикаторыг бэлтгэдэг байгаа. За бид нар өнөөдрийн хичээлээрээ хүрэн байцааны индикаторын талаар судалнаа. Байгалийн индикатор буюу хүрэн байцаанаас индикатор бэлтгэхдээ бид нар эхлээд байцаагаа хэрчиж жижиглээд савнд гэж буцалгана. За тэгээд шүүсийг нь юулж авна. За энэ маань ингээд уусамлан индикатор бэлэн болж байгаа гэсэн үг. Уусамлын индикатораараа цаасын индикаторыг хэрхэн бэлтгэх вэ гэж. За эхлээд эхнийх нь нүсэрхэг гадаргуутай цагаан цас эсвэл картоныг дөрвөлжин хэлбэртэй хайчилж хүрэн байцааны өтгөн шүүсийг нь шингээж авна. За тэгтээ 30 минутын турш шүүсийг шингэн цаасаа хатаана. За хатаасан цаасаа урт нарийнхан хайчилж цаасын индикатор маань бэлэн болно. За уг энэхүү индикаторын туршилтыг бүгдээрээ дараагийн слайднаас үзье. Сод байна. За дараач ус. За дараач нь сууна. Үрдэн харахад хүрэн байцааны шүүс маань дангаараа өөрөө хүүх ягаан өнгөтэй. За энэ хүчлэлтэй үйлчлэхээр улаан өнгийг үзүүлдэг, харин суйртай үйлчлэхээр ногоон өнгөтэй болдог байх нэ. Сэдв нь универсал индикатор. За универсал индикатор нь будагч бодисуудын хольц бөгөөд уусамлын орчноос хамаарч өнгөө өөрчилдөг. Уусамлын орчныг хүчлэг, суйрлаг, сармаг гэж ангилдаг. За тэгээд 14 хүртэлх тоо утгыг авдаг. За хүчлэг, сармаг, суйрлаг гэсэн бид нар шинжийг мэддэг байсан бол одоо тэр шинж маань уусамлын орчин болж тодорхойлогддог байх нэ. За универсал индикаторыг хэрэглэх арга буюу нэгэн туршилтыг багш нь хийж гүйцэтгсэн байгаа. За уг туршилттай танилццгаая. За одоо бүгдээрээ уусамлын орчинг универсал индикатор ашиглан туршиж үзнэ. За тэгтээ бид нар суйрлаг, хүчлэлэг, таармаг гурвын аль болохыг нь бид нар универсал индикатораар судалнаа гэсэн. За эхнийхээ ээлжинд бүгдээрээ
усан дээр туршия. За, ойролцоогоор 44 литр усыг авлаа. За, одоо энд манай универсал индикаторын маань тоо утгууд нь харагдаж байна. Универсал индикатор маань 1-ээс 14 хүртэлх тоо утгыг авна гэсэн. За, тгээс 6-гийн хооронд хүчиллэг, за 7-д тэнцүү бол таармаг, 8-аас 14-ийн хооронд суйрлаг орчинтой байна гэсэн. За, энэ универсал индикатор маань ерөнхийдөө уусамлын хүчлэг, суйрлаг, таармаг гэсэн орчинг тодорхойлдог байгаа. За, одоо бүгдээрээ бус маань ямар орчинтойг үзье. За, тэгэхээр энэ pH буюу орчин гэсэн үг. За, энэ нь 7-д тэнцүү байгаа юм чинь энэ маань таармаг шинжтэй байх нэ. За, одоо энэ зурагтаа ижилсүүлж харъя. За, энэ 7-д тэнцүү байх юм бол энд цаармаг орчинтой гээд бүдэг ногоон өнгийг үзүүлэх нэ. За, одоо дараачих нь эндээс ботсоо сонгоё. За, гарын шингэн сан. За, 128 литрийг авлаа. За, энэ маань pH нь 10-д тэнцүү гэж байна. За, тэгэхээр энэ 8-аас 14-ийн хооронд байгаа учраас энэ маань суйрлаг орчинтой байх нь. За, 10-д тэнцүү гэхээр энэ цэнхэр өнгийг үзүүлэх нэ. За, одоо бүгдээрээ лимоны уусамлаас хийж үзье. За, энэ универсал индикаторт 350 гэсэн тоо утгыг илэрхийлсэн байна. За, тэгэхээр энэ тгээс 6-гийн хооронд хүчлэг орчинтой учраас энэ бодис маань хүчлэг орчинтой бодис байх нэ. За, одоо бүгдээрээ тухайн энэ уусамлынхаа уусмал дээр ус нэмээд шингэрүүлээд үгэй. За, эхлээд бүгдээрээ дан ганцхан өтгөн лимоны хүчил дээрээ pH-а үзье. За, тэгэхээр 350 байна. За, тэрэн дээр ус нэмэх тусам энэ pH-ийн тоо утга маань буураад байна. Ихсээд байна. За, тэгэхээр энэ маань ихсэх тусмаа тухайн уусмал маань сул хүчлэг тал руугаа шилжнэ гэсэн үг. За, тэгэхээр энэ тгээс бүр хойшлох тусмаа 6 руу төхөх тусмаа сул хүчлэг шинжтэй байх нь. За, энэ 14-өөс мөн бас ингээд урагшлах тусмаа сул шинжтэй байх нь. За, 7-д тэнцүү болохоор таармаг байх нэ. Уусамлын орчинг хүчлэг, саармаг, суйрлаг гэж ангилдаг гэж үтсэн. За, тэгэхээр хүчлэг орчинтой бодис маань тгээс 6 хүртэлх тоо утгыг авдаг. Улаанаас бүдэг ногоон хүртэл өнгийг үзүүлдэг. За, саармаг маань 7 гэсэн тоо утгыг авна. За, гүн ногоон өнгийг үзүүлдэг. Суйрлаг нь 8-аас 14 хүртэлх тоо утгыг авна. Номин ногооноос үзмэн яваа хүртэл өнгийг үзүүлдэг. За, универсал индикатораар хүчлэг, суйрлаг, саармаг орчинг тодорхойлохоос гадна хэр зэрэг хүчил суурь агуулгадж байгааг нь тодорхойлдог. Дараах хэдэн дасгалыг хийж гүйцэтгээрэй.